Амгалан говийн нар алгуурхан дээш мандсаар ахаад нэг шинэ өглөө, шинэ өдөр ирлээ. Агим халуун тэсгэм хүйтэн догшин шуурга ангам хуура альч үед говийн хүмүүс сандарч тэвдэж шамтарч туйлдэлгүй өвгд эцсийн голомтыг үнэнчээр манаж сахиж ирсэн. Тэсэн тэвчин гэхэд тэвчээрт хязгаарвэ. Тэнүүхэн уужимхан гээд тэгтэл нь баялагын сорж болно гэж юу? Тэмэнжингийн цувааны оронд твш дүүрэн нүүр сачсан машины цуваа хөвөрч таан хүмүл анхилсан тансаг говийг минь нүүх бэлчээргүй, уух усгүй, туух малгүй болгож уулыг талыг там замыг жалгуултал элээж онгон байгалыг сүйтгэж байдгийг нь цөлмөж хагартлаан баяжж байна. Эрх мэдэлтнүүд. Эцгийн захиас их сэтгэлдээ тээж их нутгийн голомтыг зүрхэндээ мандаг говийн хүүчи энэ бүгдийг харж харамсаж байгаа бол хийж чадхаа харуул. Бид олон жил харанхуйг төвчж ханахгүй гэжээлээ. Хөгжүүд нь гэдэгт чинь итгэл алдарлаа. Хөгжил гэж юу юм бэ? Хөгжил гэдэг хөндлөнгийн хэн нэгний хөгдөг бэлэг, хөөрөө нэгний хоосон амлалт, хөрөнгөсөн этгээдийн цацдаг мөнгө биш. Харин өөрөмсөг сэтгэлээр зүтгэж, бүтээдэг, өнөөдрийг маргаашд үн цэнтэйгээр хүргэж өгдөг хариуцлага. Говийн хүүд ашгийг төвчих сэтгэл ачааг үрэх тэнхлэв. Говийн хүүтэй хамтдаа зүтгэх цаг ирлээ. Говийн хүүчи бусдад даатгахаасаа илүү сайн үйлсэд уриалан дуудаж зөв бүхнийг дэмжих ёстой. Энэ бол чиний үүрэг. Бид чамд итгэж байна.